Хөдөөгийн сонгогч. Хөдөөгийн сонгогч ахын дан саяхан очлоо. Ахын минь амьдрал тааруу. Сүүлийн 48 сар тэтгэврийн аваагүй. Тэтгэврийн мөнгийг сумын засаг дарга арвжуулж улам олон болгоод нутгийнхан дан улам их тэтгэвэр өгөхийн тулд өсгүүлэхээр зээлдүүлж гисэн юм санаж л дээ хөөрхий. Цэн чи яах вэ? Тэгээд ахын дэн сууж байтал сонгуулийн ухуулгын үе эхэлж таардаг юм байна. Эхлээд Монгол Ардын хавьсгалт намын ухуулгач ирвэ хөрхий. Тэр нөхөр ард түмний амьдрал тэтгэвэр тэтгэмж өсөж байгаа тухай ярихад нөгөө ах минь харин ухаан тас зөвшөөрч байгаа гэж ихтэйхэн байсан нь миний гайхлыг төвлөдөг юм байна. Гүдэгснэ нам засгийн хаан буйнд сайхан байна тий гэж ирээд л. Нөгөө сүүлийн 48 сар аваагүй тэтгэврийн өсгөж авсаа тийм ярьдаг юм байна. Тэгсэн чин дараа нь өнөө хүн энэ ардчилсан хүчнийхэн улсын банкны подволд байсан алтаар бууц хийгээд ичгсэн учраас ард түмэн амаараа шороо өнгөж байгаа тухай ярихад хөдөөгийн сонгогч ах минь яасаг сан ёстой үнэн гарцаагүй үнэн гингүүтэн дороосон шороо атхан авч өнгөд элсийн шажигнуулан жажилж гарлаа. Өнөө ухуулагчийн сэтгэл хөдлөж байгаа гэж ихтэй. За тэгээд одоо санал хүсэлт юу байна да гэж асуухад амьдрал яах вэ? Болоод л байна. Гэхдээ ах нь гурилан дуусчихсан. За цаад муусан ардчилсан холбооны хулигаанууд ч нүү Монгол Ардын ховсгалт нам ард түмнийг гурилан тасалсан гэж гүтгэх бий. Гэнхэс яс хавталцаад тэгээд гэтэл цаад хүн нь за тэр талаар ёор санаа зовлтгүй. Маа. Энэ мөнгөөр гурил ав. Гэд хитэн цэнхэр дэвсгэрдэг гоо. Өнөөхийн намад хитэн секунд өнгөрвөөгүй юу? Ардчилсан хүчний ухуулагч ирвэ. За ардчилсан хүчний нөхөр Монгол Ардын ховсгалт нам ард түмнийг 4 жил хуурсан. Бид амаараа шороо өнгөлээд гэж хэлэхэд ах минь одоо л ёстой зад эсрэг үүсэх байх таа гэж бодлоо. Тэгсэн ах минь яасан гэсэн? Ёстой үнэн гарцаагүй үнэн. Гингүүтэн түрүүчигээс арай өөр газараас шороо аваад өнгөснээр барахгүй. Одоо л задуус та нар минь засгаа авахгүй юм бол ард бид чинь өнгөрлөө шүү. Гэхэн тэр ардчилсан холбооны нөгөө ухуулах залуу хэдэн ухуулах хуудас өгөөд тэгсгээд явах болдгийм байна. Гүдэгсэн ах минь жаахан хулгаж байснаа. Одоо өөр өгөх юм алгуу гэлээ шүү. Цаадхан зайлвал миний ухуулах хуудаснаас дахиад 10-ыг авалтаа гэлээ. Гүй. Өөр сонгуулийн бэлэг гэж байдаг да. Нэг савмаван муусан хуунамынхнаас болоод хэрэг угааж чадахгүй байна гэд ирдэг юм байна. Өнөөх залуу жаахан холгож байснаа. Яна одоо миний өөрийн савн л байна л да. Би хэрэглээд эхэлчихсэн юмсан. Зүгээр. Харин цэвэрийн хэрэгсэлд бузар байдгүй минийхөө. Ингээд өнөө залуу талд нь ортол хэрэгэлсэн гар нүрийн савнгаан орхиод явлаа. Дараа нь би ахтан нэг хүн хоёр намд зэрэг санал өгч болдгоо тухай яриулаа. Ах наадах чинь мэднэ. Би айланданд саналаа өгөхгүй. Гэч таадуу тэгээд сонгуульд оролцохгүй хэрэг үү? Оролцсон. Ахана шүү дээ. Энэ голоосоо бие тааж нэрийн дэвшүүлэх гэж байна. Мэдвүү?
800 хүний гарын үсэг цуглуулчихсан. Үнэн үү? Нэг хүний гарын үсэг дутаад байсан юм. Тэгээд аргаан барж байтлаа ашгүй. Чи минь хүрээд ирлээ. Чи минь хүрээд ирлээ. Гэхэн тэр хөдөөгийн сонгогчоо гэж.